За оюу толгойн төр хороо хяналтын сонсголоо хийсэн ер нь бол үр дүнтэй болсон. Бас Монгол улсын үндсэн хууль заасан Монголын ард түмний бас мэдэх хэрэг хангагдсан. Өнгөрсөн хугацаанд энэ одоо хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан цагаас хойш анх гэрээ байгуулахдаа юу гэж ярьж байсан, хувийн нэгэн гэрээ хийхэд ямар алдаа гарсан, цааш 15 он Дубайн гэрээний үед ямар асуудал үүссэн, за мөн бас 18 онд 20 онд 21 онд бас тодорхой ямар асуудлууд шийдэгдсэн гэдэг одоо бүх зүйл олон нийтийн ил тод мэдээлэлтэй болсон. Энэгээр үндсэндээ монголчууд бас Монголын ард түмэн, Монгол улсын их хурл, Монгол улсын засгийн газар нэгдмэл ойлголттой, нэгдсэн байр суурьтай нэг зорилготой болоход бас үр дүнтэй болсон. Ганцхан бас чуулган дээр миний хувьд тогтоолынхаа төслийг танилцуулаагүй оруулсан жоохон бухимдсан. Тэнэс Батнайрам лекшнээс уучлалт хүсье. Яагаад гэвэл угаасаа өнгөрсөн зунаас хойш бид өхөн бас хамтраад бид нэг тал шүү. Засгийн газар их хурл ард түмэн нэг талдаа, нэг бодлоготой, нэг зорилготой үйл ажиллагаа явуулъя. Их хурлаас одоо гаргаж байгаа шийдвэр тушаал одоо бүх юмыг засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Улсын их хурл бол хууль тогтоох, төрийн эрх барих одоо дээд байгууллага. Засгийн газар бол хууль хэрэгжүүлэх, үндсэн хуулиар хүлээсэн үүрэгтэй институц. Тэгээ энэ хүрээндээ одоо бас та бүхэн маань одоо гаргаж байгаа тогтоол бидэнд хүч оруулах, дэм болох энэ Монголын ард түмний хүсэж байгаа, Монголын төрийн хүсэж байгаа анх одоо хөрөнгө оруулалт талын бас амлаж ирсэн, ярьж ирсэн тэр одоо өгөөж дөд хүрэх энэ талд үр дүнтэй болох ёстой гэж ярьж байсан тогтоолын төслийг ерөнхийдөө бол түрүү авсан төслөөс нэлээд өөрчлөгдсөн юм байна, тийм ээ. Ерөнхий дагуулгын хувьд дэмжиж байна. Ганц хоёр бас нэмэх өөрчлөх санал байх юм бол дахиад бас өгье. Гэхдээ энд бол гишүүнийхээ хувьд байр суурь илэрхийлж байгаа шүү. Та бас зөв ойлгоороо та бүхэн. Мэдээж аль бие усаар улсын хурлаас баталж өгсөн тогтоолыг засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэгээд дэм бол чухал гэж бодож байгаа. Тэгээд энэ дээр шаардлагатай тохиолдолд гэдэг үг бол тусгай зөвшөөрлөг цуслах хүртэл арга хэмжээ авах гэдэг үг бол байх ёстой баха. Бидэнд бас нэг тийм ташуур хэрэгтэй. Хөрөнгө оруулалт талд тийм үү? Улсын их хурлаас төрийн хууль тогтоох дээд байгууллагаас ийм одоо үүрэг чиглэл өгсөн. Энд хүрэх ёстой. Анхнаас та бүхэн бид бүхэн бас ярьж ирсэн. Монголын талын хөс хүртөхөөс 53% хүрэх. Энэ хүрчээж үндсэндээ хэлэлцээрт өөрчлөлт орвол энд хүрчээж үндсэндээ асуудал за одоо боллоо гэж тогтох ёстой. Тийм болохоор сүүлийн заалт дээр 53% хүрэх гээд хүргэсэн хэсгээ бас буцааж тайлагнах хүргэхийн төлөө шаардлагатай бол улсын их хурлаас дахиад дэмжлэг авах гэсэн бас одоо хүч нэмсэн заалтууд бидэнд бас оруулаад өгөөч. Энэ бидэнд бас хэрэгтэй. Яагаад гэвэл бид улсын Батнайрамлаг шүү. За бямцаг сайд баярлалаа. Бас засгийн газраас хилцээрт бас засгийн газар хэрэглэх газрын даргын хувьд бол идэвхтэй оролцоо явьж байгаа. Өмнө нь ч гэсэн яг таны өрөөнд бас холбогдох сайдууд бүгдээрээ байгаад ажлын хэсэг бүгдээр ирж уулзж байсан. Тэгэхээр хянан шалгах төр хорон дээр манай гишүүч гэсэн бүгд санал нэгдэж байгаа. Бид нар энийг бол маш олон удаа хэлсэн. Ганцхан Монгол улсын эрх ашиг гэсэн ганцхан эрх ашиг л байна. Тэгэхээр улсыг хурлч бай, засгийн газарч бай, бид нар бүгдээрээ Монгол улсын эрх ашигт үйлчилж байгаа субъектууд. Тэгэхээр бид нар Монгол улсын эрх ашиг дээр бол баттай хамтаа зогсноо. Анх хянан шалгах төр хороог бид нар байгуулж байхад бол хилцээр эхлэх байсан. Тэр үед бол гэхдээ бид нар улсын хурлын 62 дугаар тогтоолоор хянан шалгах төр хорог байгуулсан байсан. Засгийн газар дараа нь хилцээрд орох явахад бол бид нар ерөөсөө л засгийн газарт хилцээрд одоо амжилт гарах хэсгээс бүх зүйл хамаарах учраас бид нар бүх талаараа энэ тогтоолоор ч гэсэн дэмжиж байгаа гэж бид хүн бүгд одоо байр суурь нэгтэй байна. Энэ тогтоол бас хилцээрийн дундуур гарч таарлаа цаг хугацааны үед. Гэхдээ энэ нь бас засгийн газарт хилцээрд ороход илүү дөхөн болж, илүү тус болж явна гэдэгт бол итгэлтэй байгаа. Тэгээд засгийн газарт бас бид бүхний зүгээс ч гэсэн хилцээртэй амжилттай явах тал дээр бүх талаар бас цаашдаа туслаж явах болно, дэмжиж явах болно, хэрэгжилтийг бас шаардаж явах болно. Тэгээ хамтдаа Монгол улсын эрх ашигын төлөө одоо 16 жилийн дараа нэг шийдэл гаргаад оюу толгой төсөл дээр нэг шинэ нэр нь эхлээсэ гэж одоо хянан шалгах төр хорны гишүүд бид нар бүгдээрээ одоо санал нэгтэй байна. Одоо Монголын нийт иргэд ч гэсэн тийм зүйл хүсэж байгаа болов уу гэж бодож байгаа. За ажлын хэсгийн төр орны дарга
даргаалсныг юм хүсье.